Амьдрал өөрөө жоргуутай адилхан хурим ч гэсэн жор байхгүй. Яаж ч эхэлж болно, яаж төгсөж болно. Эрхчлөө гэдэг бол зоргоор авирлах авир биш байхгүй. Асар том өөртөө үүрж байгаа ачаа хариуцлага шүү дээ. Ёсломжлоо дагах ёстой. Тэр төр ёсны хүндэтгэлийг бодох ёстой. Энэ бол өөрөө зүгээр нэг гэр бүлийн асуудал биш. Улс орны асуудал, тусгаар тогтнолын асуудал байхгүй юу? Сайн хань, саар хань гэж одоо царайсаар нь ялгаж байгаа юм биш шүү дээ тэр чинь. Энэ олон талаас нь шинжиж гэр бүлээ зохиодог байсан. Цөөхүүл ард түмний зовлон ч гэж мэднэ. Тангаргаснараа ч одоо гэр бүл бат бөх байна гэж бол би бодохгүй байна. Дээр үед бол Монгол хүн энэ гэр бүл салалт гэсэн юм бараг байсангүй. Хорин оршуулга хоёр дээр юуг эрхэмлдэг хүмүүс өв, ямар соёлтой хүмүүс өв гэдг нь бол харагдаж байдаг гэж. Агуулга илүү чухал. Гоё хэлбэртэй хорин бол хаа сайгүй л байна. Хормыг бол би нэг гадагшаа гэдэг дээр их дэмждэггүй. Тэнд хурмилж байгаа асуудыг харахад яг нэг Монгол ёс дутагдaltaй харагддаг. Ер нь жоохон тийм барууны кинон дээр үздэг хормуудыг л хүсээд байдаг. Маш нандин байгаа шүү дээ. Тэгтэл тэр нандин юм байхгүй болчиход байгаа байхгүй да. Ганцхан хорим дээр ч олон зүйл дээр орчин үед гадны их соёлыг гадны юм хэрэл их гоё юм шиг бүгдийг ингээд авахыг хичээж Монгол хорин байж вэж Монгол хүн төрлөختөн оршино. Монгол гэдгээ жоохон хойштой байдал явах юм бол эцэстээ Монгол гэж улс байх уугүй юу гэдэг дээрээ тулна. Хорим хүний амьдралд хамгийн чухал зүйл. Хүн төрлөختний хувьд шүү дээ, тий. Эрэгтэй эмэгтэй гэх эсрэг хүснүүдийн хувьд за бас бусад шинэ хүснүүдийн хувьд ч гэсэндээ хамгийн чухал зүйл байхгүй юу? Бид нар чинь хүн гэж нэрлэгдэж байгаа болохоос их аратналаг шин чанартай, авиртай, харан шинтэй хүмүүс байхгүй юу? Тэднийг яг хүн гэж төрлөختөн болгож байгаа ганц зүйл бол хайр гэдэг. Тэгээ хайрыг бие биендээ амладаг хамгийн том баяр нь бол хорин байдаг гэж би боддог шүү дээ. Хүмүүс хамт амьдрах хайр сэтгэл амьдралын одоо гол үйл явдлынхаа гарааг одоо тийм бэлэгдэж тэмдэглэж байгаа тийм л үйл явдал байгаа юм. Үндэстэн болгонд байгаа хамгийн хүндтэй зүйл. Одоо нийгмийн хамгийн жижиг нэг гэж болвол гэр бүл. Тэгээ нийгэмд нэг шинэ гэр бүл, нэг ураг удам, нэг галгалам бий болж нэмж гин гэж үздэг. А энэ ахан дүүс, амраг садан, нутаг ус баяжж гин гэж үздэг. Тийм учраас хормыг бол дэлгэр сайхан тэмдэглэх, ёс орон тэмдэглэх, хүндгэлтэй байх гэдэг бол их чухал. Энэ өөрөө томоор харах юм бол дэлхий арай багасгах юм бол улс эх орон. За тэрний хойдол дээр нутаг ус. Тэрний хойдол дээр тэр одоо ижи явын алтан ургийг ариун байлгахад ёс төр үлдэж. Ёс төр үлдэнэ гэдэг бол зүгээр нэг тоглож юугаад юм уу? Бие биендээ амлчихсан амлалт биш. Энэ бол андгаа дайжил юм амлалт юм а гэсэн санааг энийг баяр болгож ингэж хийдэг юм болов уу гэж боддог. Гэр бүл болно гэдэг бол өөрөө их тийм бэлэгдэлтэй, их тийм гэгэн, их тийм сайхан зүйл боловч энэний хажуутал дахиад дагалдаад нөгөө гэр бүлд залуу хосуудад дагаад хариуцлах нь ирж идэг. Ийм л одоо сонин зүйл л дээ. Сонин зүйл. Гэр бүл боллоо гэж баярлахын хажуугаар хүн болвол санад сэрэх ёстой, ухаарах ёстой, ухамсарлах ёстой, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх ёстой. Ийм одоо сонин ёслол гэж би боддог. Хөл малгайгүй баярлахаасаа илүүтэйгээр өөрт хариуцлага ирж байна гэдгийг ойлгох, ухамсарлах ёстой. Үүнийг нь ёслол төгөлдөр баталгаажуулж байгааг гэрлэх ёслолын үйл ажиллагаа гэж хэлж байгаа. Ер нь хүн гэдэг амьтан амьд байна, амьдрна гэдэг чинь одоо өөрийнхөө үр удмыг үлдээхийн төлөө шүү дээ. Тэгэхээр үр удмаа үлдээхийн төлөө хүн тосоор амьдарч ийж тийм ээ. Ингэж ийж өөрийнхөө үр удмыг үлдээдэг. Удам судраа үлдээдэг. Тэгэхээр энэ хорин болвол бүхэл одоо дэлхий дээр байгаа нийт хүн төрлөختний одоо зайлшгүй одоо насан туршид нь нэг тохиодог тийм ээ. Одоо ийм гайхалтай зам үйл байхгүй юу?
Одоо л орчин үед бол зарим хүмүүс бол бүр гэрэлтийг хүртэл эсэргүүцдэг болчиход байна л да. Гэрэлтэх шаардлага байна уу? Бүр ганц үеэрээ амьдрдаг одоо мод илгэрч Япон ерөөсө ганцаараа л байж идэг. Хүүхд мөхтэй болохыг хүсэхгүй дандаа амтан хийжээдэг энэ гадны янз янзын одоо юм орчин үеийн дагсан юм өөрчлөлтүүд бол анзаардаг л да. Гэхдээ би бол бүтэн ийм гэр бүлтэй байна гэдэг бол тэр бие биентэй одоо албан ёсны одоо төрдөө ингээ бүл нэмсэн одоо тийм гэрэлтийн батлагтай гэрчлэгээтэй өр хүүхдүүдтэй одоо албан ёсоор ингээд аавын нэрийг өгөх хэрэгтэй тийм байх ёстой гэж би өөрөө бодож байна. Энэ бол миний үзэл бодол шүү. Тэгэхээр бол хурим гэдэг бол залуу осуудад байх ёстой. Тэгээд энэ маань бол хүний амьдралд хамгийн нөгөө нэг юм үр дурсагдах тийм сайхан одоо амьдралын эхлэл баярт мөч тэр баярт мөчөөс хоошоо ингээд дандаа юм баяртай жаргалтайгаар энэ амьдрал дуусна гэсэн илэрхийллийг би бод хурим найр гэж боддог баг. Монголчууд ураг хормын ёсыг ураг төрийн ёс гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хүн айл өрх болж гал гуламтаан жалгуулна гэдэг чинь албан ёсоор нийгмийн гишүүн болно гэсэн. Ингээд энэ утгаар наваа хэлбэл тэр улс оронч байна уу, ухсаа үндэстэнч байна уу, тухайн хүний хувь амьдралд байна уу энэ бол хамгийн чухал нандинж билээ. Нөгөө Батүл өвтөрл ярьж ирсэн бидний үед л гэр бүлийн мөнцийн төгсөх байхад одоо орчин үеийн залуучууд хамтран амьдрах гэж явах байхадаа гэж ярьж ирсэн. Ер нь манай тэр тийшээ нэлээ явчих уу гэж би жоохон эмзэглэв. Яг судалгааны тодорхой тайланг бол би мэдэхгүй байна. Гэхдээ одоо хормоо хийсэн ам тангаргаан өргөсөн улсуудын салтын процент бол нөгөө зүгээр хамтран амьдрахчийн процентаас бол илүү бага байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр миний хувийн туршлагаас харахад бол хурим найраа хийснээр илүү бат бөх болж байгаа юм шиг надад санагддаг. Одоо манайхаар үйлчлүүлсэн бүхэл хүмүүстэйгээ бид нар найз нөхөд болдог. Энэ хүмүүс нь бүгдээрээ л сайн сайхан элэг бүтэн нийгэмдээ ингээд эрэг сайхан гэр бүлийг зогслоогоод ингээд амьдарч байгаа. Ер нь бол харьцангуйгаар дээр үед бол Монгол хүн энэ гэр бүл салалт гэсэн юм бараг байсангүй. Тэгээ сүүлийн үед бол гэр бүл салалт ураг хорим үнчнээ алдсан тийм үжигдэл байгаа. Ер нь одоо судлаачдын амнаас үзвэл энэ ураг хоримын ёсоо албан ёсоор хийгээд хоёр талын ах トゥ садантаа мөргөөд Библи танай бэр, Библи танай хүргэн гэдгийг батгаажуулсан доор тэр хүн бас үүрэг хариуцлага нь арай ухамсарлах нь илүү гэж би бол боддог юм. Өрнийн хоримын гол одоо зохиолынх нь гол үйл явдал бол ерөөсөө хоёулангаас нь асуулт асуух, ам өчгийг авах, эрүүлч, өвчтөөч, тэ алдаж онохын бүх тохиолдолд чи энэ хүнийг орхихгүй үрд хамт байна гэдгийг энэ одоо сугалсан олны өмнө андгаалж амлаж байна уу? Тэгж яана амлаж яана yes гэж хэлээд тэгээд бүгжээ солилцож байгаа. Хоёр хүн нийлээд ажил хийх гэж байлаа. Хоорондоо гэрээ байгуулад гар хөлийн үсгээ зураад явуулсан чинь баталгаатай нэг нэгэнд итгэлтэй болчих. Гэдэг шиг хоёул энэ амьдралыг хоёул авдаалдуулна. Жинхэнэ сайхан амьдралаа одоо бүтээн босгоё гэж хоёр хүн тий гар үсгээ зураал хурим найраа гэж ах トゥ устэй тэрийгэ батлал тангаргалал тий ингээд явахаар чинь угаасаа өөр одоо юунд иргэлцэх юм бэ? Тий Монголын одоо уран зохиолч, эртний уран зохиолч биш шүү дээ. Ёсолж авчихаа та юунд ингэнэ үгүй шүү. Өөрөөр хэлбэл тэр андгаагаа өргөчгөөд ар гэрийнхэнд нь хэлчихэд тийм ээ ав жаргаа гिचгээд одоо юунд ингэж гомдоож байгаа тийм шүү дээ. Амандаа байж чадахгүй ирэх хүн та арай итгэж байгаа юм шүү гэсэн санаа байна шүү дээ чинь. Тэгэхээр андгаа өргөсөн ирэх хүн чи андгаандаа хүрэхийг л хүсэн шүү дээ. Ийм хүн ч гэсэн тангараг өргөсөн бол альва хүн ер нь хэлсэн амандаа байхыг л хичээнэ үсттэй. Монгол хүний андгаа заавал андгаа юмаа гэж хэлсэн байдаг шүү дээ 12 жинд доктор. Нэг л андгаа тангараг тавьсан бол амьдралдаа үнэнч байх, хувь заяандаа үнэнч байх. Тэр үзэл бодлыг л авч явсан байх эртний хүмүүс бас хүмүүжлтэй, дэгтэй, даруулагтай байж тээ. Тангаргалснараа ч одоо гэр бүл бат бөх байна гэж бол би бодохгүй байна. Гагцхүү хүн урим найр хийх энэ хүндтгэлийн өргөөнд ирэхээс өмнө маш одоо ултай суурьтай, ухамсартай ийм сонголтыг л хийх ёстой. Үүнээс өмнө бол өөрийгөө сайн чагнах хэрэгтэй. Сонголтондоо маш сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Хинтээ сууж байна. Би үнэхээр хайр сэтгэлээ олж чадсан уугүй юу? Энэ миний насан туршийн хайр мөн үү биш үү? Зөвхөн аз жаргал дээр төдийгүй зовлон дээр энэ хүн надтай хамт байх хүн мөн үгүй гэдгийг хүн дотоод сэтгэлдээ дэвшиглэж өөрөө өөрийгөө дотгошоон чимээлж чагнаж сонголтоо хийх хэрэгтэй. Өөрийнхөө тэр хайр сэтгэлээр баталгаажсан байгаа мүү жинхнэрээ ямар ч нөхцөл хин хинийгээ дагаж чадахгүй тий. Өөр хүүхдийнхээ төдөө ямар ч үед
Хоолгүй байсан ч хамт зүтгэж чадах хүн гэдгийг л баталгаажуулах юм чухал. Бурхан хүрдэр 3 шижир алтан бөөстэй гэдэг домог байдаг шүү дээ. Бурхан хүрдэр бөөстэй алдаатай юм чи энгийн хүнд бол одоо бас яхан алдаа оноо байж л байгаа. Гол нь гэр бүл баталгаатай байна гэдгийг үндсэн шалтгаан бол өөрөө үүрэг хариуцлагын зөв ухамсарлах хэрэгтэй, өөрийнхөө тоож авсан хүнийхээ сайныг харах хэрэгтэй, муутын чам тайрал гэж ярьж байгаас одоо гэр бүл судлаат нар. Монгол хормын зан үйлд ялангуяа одоо энэ Баруун аймгийн хормын зан үйл хүүхэн залуу хоёр шүү дээ. Тэр галын доод тал зогсдог байсан. Тэгэл одоо тэндээс авг нь босчиж одоо сургаал айлдаал, эндээс наг зэг чинь босч сургаал айлдаал тийм ээ. Тэгэж одоо сэтгэл зүрхэнд нь бүр шингэтэл тийм ээ хизээч мартахгүйгээр тийм сургуулийг хайрладаг байсан байгаа байхгүй юу. Эн чинь өөрөө одоо маш том хариуцлагыг хүлээлгэж байгаа асуудал байхгүй юу. Одоо энэ ресторан хорим хийгээд тэндээс ямар ч одоо зүрхэнд нь хүрсэн үг сонсохгүй гарч ийн штэ. Гэтэл Монгол хормын зан үйлийн одоо дагуу одоо хийж чадж байгаа бол ах зах ахмад хүмүүсүүдийн үгийг сонсоод гарсан бол хоёулаа нэг муудалцлаа гэж утгад тэр хүмүүсийн хэлсэн үг санаанд норж тийм ээ одоо өөр алхам хийх байх гэж бодож байна. Хүндтэй тэр хүний ерөөл захиас үгэнд одоо дуулууртай хандах. Тэрийг дагах. Тэрийг насан туршдаа бас бодоод одоо юу гэдгийг жоохон бүрхөг өдөр те эмээ маань тэгж хэлсэн штэ, өвөө маань тэгж загсан штэ, аав минь надад хадаг өгөөд ингэж хэлсэн штэ гэдгийгэ бодож тэр хүндрэл бэрхшээлтэй хүнд үеийг давдаг байх нь л Гэр бүлд янз янзын хариулан болж хоёр хүний хооронд зөндөөл асуудал үүсгэн шүү дээ. Тэгэхэд за би те хайртай ээжийн юм амлсан да, аавынхаа юм амлсан да, өвөөгийнхөө юм амлцсан шүү дээ. Гэт хичээдэг хөөх. Тэр ядахтаа л нэг удаагийн проблемаас ангиж ирүүл аварж өгч байгаа. Хууч яриач гэх юм уу нэг тийм. Нөгөө ээжтэй очиод би ингээд технэрээсээ саллаа гэсэн окей чи болноо. Хоримдаа ирсэн 200-д бүгдэнд нь очиод ягаа салж байгаа тайлбарлаа. Тэгээ нөгөө чи ихнээсээ явал сүултээ би салах ёсгүй байна гэдгээ ойлгодог гэдэг шиг. Бэрийн аваач гэсэн охины харид өгцөн бол салж ирэхийг бараг зөвшөөрдөггүй. Тэгээд хад руу шидсэн чулуу харид өгсөн хүн хоёр яг адилхан гэж хэлээд магадгүй зарим жижиг гэр бүл маргаа гарлаа гэхэд охиноон биш хөргөнөө ном өрдөг. Тийм сайхан сэтгэл Монгол хадмууд худуудын дунд байна да. Авахгүй бүхийж өгөхгүй гэдгийг ихчээр хүүгийн талынхан бол нэлээд бүхийсгийн одоо бэр гуухтч мөн ялгаагүй хором хийхтч мөн ялгаагүй нэлээд одоо гуйсан, аргадсан, тэгээ магтсан, шагшсан тийм танаа охин бол ийм тийм гээд. Өнөөдөр бол болохоор манай охин хүнтэй суух болсон юм уу та? Энэ нь балчир байна. Тийм болохоор та нар одоо манай охиныг яг үнэхээр бэр болж чадна гэдэгт итгэлтэй байгаа мó та гэдгийг нэлээд хэлдэг. Энэ нь цаашид нөгөө гэр бүл аль болох батбих байхын их үндэс болгож эхнээсээ муугаар хэлдэг. Манай одоо байгууллагын хувьд бол мэдээж одоо хосуудын гэрлэлтийг баталах тэр ёслолын ажиллагааг нь хийхээс гадна тухайн хосууд ёслохоос өмнө заавал манай байгууллагын одоо гэр бүлийн сургалтанд хамрагддаг байх. За энэ үйл ажиллагаа бол өнгөрсөн хугацаанд явж ирсэн. За бидний хувьд бол энийг илүү одоо дэлгэрэнгүй болгоод эхлэх чухалч төгсгөл нь бүр чухал гэдэг уриатаагаар тухайн одоо гэр бүлийн тухайн хосуудын харилцааг илүү тогтвортой, илүү батбөх болох тал дээр одоо мэрэгжлийн эрдэмтэн, судлаачид, сургагч багш нар, за сэтгэл судлаачдтай хамтарсан тийм цогц сургалтыг хийх төлөвлөгөө биднэрт байгаа. Энэ нь бас илүү яг одоогийн цаг үед илүү чухал гэж бас харагдаад байгаа. Энэ бол өөрөө зүгээр нэг гэр бүлийн асуудал биш, улс орны асуудал, тусгаар тогтнолын асуудал байхгүй юу? Homo sapiens-аас эхлэлтэй хүмүүн овгийн байгууллаар амьдарч байгаад овгийн задрал болоод бүлэг гэрэн амьдраад бүлэг дотроо гэр бүл зохиогоод өдгөө дэлхийн ард түмэн 8 тэрбум муу олсон байна. Энэний үндэс нь 90 буюу гэр бүл. Энэ гэр бүлүүд нийлжээж улс гэрийг байгуулдаг учраас төрийн ёслол болчиход байгаа юм. Ингэх ч ёстой гэж ингэж боддог. Манай монголчууд бол хорим найрыг бол төрийн найртай ижлэр хүндэтгэн дээдлж ирсэн юм ард түмэн. Нүүдлийн соёл иргэншлийн амьд халуун холбоог өнөөдрийн өдрийг хүртэл залгамжуулж явсан гэдэг утгаараа бид дэлхийд байхгүй юм. Ялангуяа төр ёсны хорим найрын зан үйлийг авч яваа ийм үндэстэн угсаатай ард түмэн юм л да. Тэгэхээр
монголчууд хорим найрын зан үйлийг төр барихын хэмжээнд авч үзэж, төр ёсны арга хэмжээ гэж хүндэт гэж үзэж хэлсэн байна. Ягаад гэвэл эн чинь нэгдүгээр их нүүдэлчин алс хол олон говг аймгаар амьдардаг байсан тэр таранхаа бутархаа байдлаас нэг талаас шалтгаалж нөгөө талаас одоо цөөхүүлгэнэ учраас бил бүлтэй болох яг ийм агуулгаар ураг удам холбохыг маш их хүндтэй үздэг ард түмнүүдийн нэг. Тийм учраас Монголын хамгийн чухал зохиол бүтээлүүд судар ном түүхэнд нь бол дандаа энэ гэр бүлийн сайн сайхны тухай байна. Жишээ нь Монголын улс товчоо гэхэд л та нар эхэлж байгааг хараарай. Онон мөрний их бурхан халдунд өртчөн гоа марал ирд суугаад тэгээд одоо Чингисийн дээд язгуур эхэлж яана гэж хэлж байгаа шүү дээ. Энэ юу гэж нөхөр Эрим 2 энэ ариун ууланд чинь ирээд энэ үндэст үүссэн юм шүү гэж хэлж байгаа. Энэ бол юу гэж нөхөр гэр бүлээс төр үүсдэг, угсаан гар бол үүсдэг ямар том утга учирыг хэлж байна. За нөгөө нэг зүйл нь одоо тэр хорим найр гэр бүлд ямар чухал болохыг тэр Монголын улс төрийн 66 дугаар зүйлд байдаг. Эцэг Юсүхбаатар хүүгээ 9 настайд тэр олхнууд буюу одоо жишээ нь зүүн Монгол Хонград эндэр гэдэг чинь одоо энэ Монголын дээдс дарилгын удмууд тэнд сууж байгаа. Тэр нутгийг халах нутаг гэж хэлж шít. Тэгээд тэр халахуудын дээд ус байж байна. Тэнд одоо ирээд Хонградын дайцсан таарч шít. Тэгээд таарахад хэлж байна. За би одоо хүүдээ сүү тавих гэж явж байна гэсэн. Уу яадаг вэ одоо ямар сайхан юм. Гэхдээ урд шин би танаа наран саран атгаж цагаан шонхор шуубуулаа гэж зүүдсэн. Та ихтэй зэрэг байж. Би ч гэсэн гой сайхан охинтой шүү дээ. Манад хоноод яв гэж. Тэгээд одоо үндсэндээ бол тэр бүр татан Чингис хоёрыг энэ хооронд нь уулзуулж байгааг тэр нуус товчон тийм хүндтэй. Тийм хүндтэйгээр тэгж дэлгэрэнгүй тэмдэглээд тэрэн дотор одоо хэдийгээр өөрийнхөө охиныг Чингис Юсүхэн удамтай ураглуулахыг хүсэж байгаа боловч хэлж шít. Цөөн гуйлгаж охиноо өгөх юм бол доромжлогдох. Олон гуйж охиноо гуйлгаж охиноо өгөх юм бол хүндлэгдэх гэдэг үг байдаг юм а гэж нуус төвчөн тэгж хэлж шít. Энэ бол монголчуудын тэр хоримлох гэр бүлийг ямар эртнээс бэлддэг, ямар хүчтэй байлгаж чаддаг ийг. Яг гэтэл зүгээр хайр дурлалаар гэрэлцэж байгаа хоёр ч нуус төвчөнд гарна. Тийм ээ? Ихэр зэрэг одоо ингээд бүр 800 жилийн дэртээ биднэрт гэр бүл ингэж эрхэмлэгдэжсэн ийм сонин асуудалтай шүү гэдэг чинь ингээд их олон байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нь цаанаа хормынх нь утга учир энэ одоо суур болж байгаа. За монголчуудын хувьд бол эртнээсээ энэ хорим найранд бол гүн хүндэтгэлтэйгээр хандж ирсэн. Ер нь ураг садан болно гэдэг бол тоглоом биш гэдгийг бол бүгдээрээ сайн мэддэг. Нэн тэргүүнд цус ойртохыг хөрвөлбөл ургаасаа одоо гэр бүл болохыг бол хатуу зайрэлдэг ийм байсан ард түмэн. Эрт үедээ бол одоо ураг дотроо гэрэлдэг яс байсан гэж. Тэгтэл одоо тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа бол оюун санааны хувьд учир дутагдaltaй тийм ээ. За тэгээд одоо бие бэлтрийн одоо тодорхой гажигтай гэх үү тийм ээ. Ийм одоо өр хүүхдүүд төрөх болсон. Тийм учраас одоо яагаад юунаас болоод одоо ийм болваа гэдэг асуудал тавигдана да. За энэтэй холбоотой одоо зараа цэцний домог гэж үүссэн байдаг л да. Тэгээд тэр зараа цэцний домогт юу өгүүлдэг вэ гэхлээр одоо тийм одоо нөхцөл байдал бий болсон учраас одоо энийг хинээс асуух вэ? Яаж одоо шийдэх вэ гэдэг асуудал тулгараад тэгээд одоо хамгийн одоо цэцэн гэж одоо зарааг үздэг учраас зарааг урьж авчрахаар одоо илч хэлгээсэн байдаг. За тэгээд зарааг үрээд ирсэн чинь нөгөө бас өчир дутагдaltaй хүүхдүүд нь одоо шоолж инээгээд тэгэхээр нь зараа цэцэн уурлаад гараа явчихжээ. Тэгээд уурлуулаа гаргаа явуулсан учраас араас нь үеийн мэд соргог гэдэг үстэй. Үеийн гэж амтныг одоо юу гэж ярих нь вэ? Одоо очоод мэдээд ирээчээ гэд араас нь заншлаачаар явуулсан байна л да. Зараа цэцэн гэртээ ороод ирсэн. Тэгээд эмгэнийн асуужээ. За одоо хүмүүс чамаас юу асууваа гэж. Тэгсэн чи одоо ийм асуулаа гэж. Тэгсэн чин тэр хүүхдүүд нь намайг одоо дооглож шоолоод тэгээд миний уур хүрээд би гараад ирлээ гэсэн байна л да. Тэгвэл одоо тэрнийг яаж засах вэ гэж эмгэнийн зараа цэцнээс асууж л те. Тэгсэн чин одоо хөл хөлөөр мах өгөөд хөхөрийн давуугаар бэлэг өгөөд харь холоос одоо бэр болгол энэ засагдана гэж
Ингэж хэлснийг одоо нөгөө араас нь явуулсан үеийн маань сонсоод одоо хүмүүст ирж хэлээд тэгээд одоо харь овгоос гэрлэх буюу экзагон үүссэн баггүй юу. Монголчуудын энэ гэр бүл болох, ураг барилдах, ураг төрлийн тогтолцоо яг юун дээр суурилдаг, ямар гүн ухаан дээр суурилдаг тухай эрдэмтдийн сонголт бол байна. Тухайлбал одоо манай эртний өмнөх энтхийн дангаа ухааны дөрвөн үндэсгээ судар дээр эцгийн цагаан туслаас хүний тарих, нугас, яс бүрддэг. Эхийн улаан туслаас мах, дотоод хэрэгтэнгүүд, арьс бүрддэг гэж ингэж номлосон байх жишээтэй. Гонгоргоо тэргүүтэй эрдэмтэд бол монголчуудын энэ гэр бүл ураг төрлийн тогтолцоо энэ эртний энтхийн бэдийн судрууд дээр, буддын ангаах ухааны судрууд дээр одоо тэмдэглэсэн саяны энэ ерөнхий агуулга дээр суурилсан байна гэж үздэг. Энэ ч аргагүй. Ерөнхийдөө монголчуудын энэ гэр бүл болж байгаа цаана тэр төрлийн тогтолцоо бол эцгийн талыг дагсан ясан төрөл, эхийн талыг ясан махан төрөл гэдэг энэ хоёр тусгай тогтолцоо байна. Энэ тогтолцоо нь гоор бол одоо гэр бүл болж байгаа хүмүүс юу голлон баримталж байна гэхээр эцгийн талдаа 7 үеийг дотор гэрлэхгүй байна. Эхийн талдаа 3 үе багада. Цаашлаа 5 үеэр төрөл тооцоод цаашаа бол төрөл сунжирсан гэж тооцоод тэр 5 үе өнгөрөх юм бол одоо ураг барилдаж гэр бүл болж байна. Хоёрдугаарт тухайн хүний ураг үдмийг хардаг. Нэг хулгайц зэлгийчээс нь гадна бас ужиг саа өвчин байна уу? Ужиг саа өвчин бол энэ ус одоо ургийг зогсоох, тасдах үйл болж магадгүй гэдэг учраас энэ тал дээр нь их судалгаа хийдэг гэсэн. Чи бүгэлээ манай алтааврын хажууд нь хэлдэг үгүй. Удам муутай хоймор битгийс уг муутаас хөөхөн битгий аваа гэж. Удам муутай хоймор суух цөвтэй юм байна. Уг муутаас хөөхөн битгий аваа гэдэг чинь одоо ааш зам муутай, ховь зайны хувьд тийм их сайн биш гэж үздэг учраас Муу авгаа авсан насны барцад, муу идэж идсэн жилийн барцад гэж хүртэл хэлж ирсэн байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор энэ юу хэлээд ийм үг гэхээр одоо ер нь бол одоо эмэгтэй хүнийг маш сайн шилж сонгож тийм ээ удам судрыг харж ингэж одоо гэр бүл зохиох хэрэгтэй гэж ингэж үздэг байсан байна. Тэр нь нөгөөтгөл үр удмаа цэвэр ариун бүрэн бүтэн оюун санаа одоо тэгш ийм одоо болгох зорилго энд орж исэн байдаг. 3 дугаарт тэр хүний ерөнхий шинжийг шинждэг. Ирч вэ, эмч вэ? За эмийг нь царай суурин шинждэг. Биенийх нь галбар төрх өрн шинждэг. Үгнийх нь одоо айл, нүднийх нь хөдөлгөөнөөр хүртэл шинждэг юм одоо ёсон байна. Эрзүүлийг бас л адилхан эрдэм мэдлэг, тэр бие галбар, өөлхөөргүй байх дайны байх ч юм уу. Энэ олон талаас нь шинжижээж бид нар гэр бүлийн зохиодог байсан. Энэ нь магадгүй цөөхүүлэн ард түмний зовлон чиж мэднэ шиг гэж боддог. Би шууд өөрийнхөө амьдрал дээр л жишээ аваад ярих гэж бодож байна. Би 3 хүүтэй л дээ. Хүүхдүүдээ усанд оруулж захтай ярьдаг хөөг. Ямар бурхны аварлаар, ямар азар ийм сайхан өв тэгш биетэй, ийм сайхан харьцтай, ийм нуруу туруутай, эрүүл саруул хүүгүүдтэй болсон юм би хоёлаа. Гэл би тэр бахархаж ярьдаг хөөг. Энэ бол нөгөө нэг цаанаас аав ээжээс нөгөө далд хумсарт нөлөөлж исэн зүйл байхгүй. Би биенээ сонгохдоо, би биенийгээ яагаад ч дуурлахтаа, хайрлахтаа энэ яг миний мөрөөдөж бодож явсан хүн байна гэдээ хоорондоо хоёр сайн ген уудсан байх юм байна л да. Тэгээд тэр генийн үргэлжлэл нь үлэн сайжраад гарч. Тэгэхээр нөгөө нэг сайн өрөөдмаа үлдээх юм тулд сайн ханаа сонгоно. Сайн хань саар хань гэж одоо царайсаар нь ялгаж байгаа юм биш шүү дээ тэр чинь. Монгол тийм ормууд их өөр биш. Ихэнх зүйл нь нэг зөв жижиг ялгаануудтай байдаг. Ер нь бол яс шаншилна. Түүнээс одоо баяр төрөм, дөрөв төрөм, халах хөрөм гэл нэг хол явцсан бол байхгүй. Ерөөсө ураг холбохын үндсэн зарчим нь нэг. Үүнийг хөндлөн үзэж байгаа байдал ёслол бэлгэлүүд нь ерөнхийдөө нэг байдаг. Хуучин уламжлалаараа бол мэдээж сүй бэлэг тавьж байгаа. Сүй бэлэг тавиад дараа нь одоо юу гэдэг бэрийн талыг очиж, бэрийн талдаа очиж бэр гуйна. Бэр гуйсны дараа тэнд бэр гуйж явахдаа тэндээ хурмын өдөр судаа товлно. Тэгэхээр энэ зурхай талаас нь ер нь авч үзэх юм бол махуудын зурхаагаар одоо нэг
4-5 янзын юм тоолдог. Тэгэхээр энэний одоо тэр бэрийн зурхай гэдгийг нь бол тэн дээр нь бол одоо тодорхой номлолцсон байдаг. Эхнэр нөхөр хоёр одоо ингээд бэрийн зурхад хэлгийа гэх юм бол тэр ам бие эрхтэн хямар гэсэн энийг одоо төрсөн өөрийнх нь төрсөн мингтэй тооцоолоод ингээд одоо мингний хувьд ямар байна, ам бие эрхтнийх нь хувьд ямар байна, энийг тооцоолоод тэр үр нь гарцсан байдаг. Тэрийг л тайлбарлах ёстой, тэрийг л мэдэж авах ёстой л. Яг жилийн хувьд 12 жилийн хувьд бол одоо хүн ингээд одоо хурим найр хийж болохгүй гэсэн жил бол байхгүй. Одоо бол яг үү те бэр барахгүй жээ нүггүй юу цөөхөн болчих. Тэгэл хамгийн сууд хорим гээд нэг тийм хөлийн авалт нэг цайлах хийгээд өнгөрч байгаа юм байгаад байгаа. Ер нь бол энэ зан уйл, заншил гэдэг бол заавал доктортой байдаг зүйл биш. Энэ бол ухамсаргүйгээр нийгмийн хөгжил, нийгмийн сэтгэл зүйгээд дагаад өөрчлөгдөж, шинжлэгдэж идэх зүйл байхгүй. Тэгэхээр хормын зан уйл ч гэсэн яг хуучнараа байна гэсэн зүйл байхгүй. Энэ цаг үеэд дагаад өөрчлөгдөх ёстой. Цаг үе, залуучуудын үзэл бодол, залуучуудын амьдрал, нөхцөл байдал энэ бүхэнд нөлөөлөх ёстой. Ингээл цаг үеэд дагаад ховсон өөрчлөгдөх ёстой. Уламжлал өөрөө шинжлэгдэхгүй бол одоо үхдэг чамтай. Манай эрдэмтэд бол нууртай зүрэлдэг шүү дээ. Урсгал ус бол өөрөө өөрийгөө цэвэршүүлээд явдаг. Нуур ундрах үгүй бол орц гарц хоёр байхгүй бол тэр өмхөрдөг шалбаагдууд дийл юм. Тийм учраас уламжлалыг тухайн цаг үе өөрснийхөө шинжилэл авч явдаг. Ер нь альва заншлыг яг тэг дүрмээр нь барина гэхээр 100-100-аа дамжиж байгаа нөхцөлд бол одоо өөрчлөгдөж боловсронгуй болгож одоо байгаагаа зохицохоос үр аргагүй. Дээр үл 20,000 бөгж монголчууд байсангүй. Халуун хошуутай малынхаа одоо шаанч чүнгийг сайхан чанаа тэр шаанч чүнгийнхаа нөгөө бүдүүн талын нэмэгтэй нь бариад нарийн одоо шахаад чүнгтэй талын нөхөр нь бариад галынх нь өмнө одоо мөргүүлдэг гэсэн. Тэгээд эрэгтэй нутгаар шагаад чүнгийн шагагийн мултал тоонороо гаргаад тэгээ хадгандаа ороогоод авдрандаа хадгалдаг гэсэн. Энийг би яагаад баримтаар судалсан гэхээр Архангай аймгийн аль суманд байлаа явж байхдаа 80 гарсан хөгшин ингээ бит хоёрын хормын одоо баталгаа ийн гээд бүр нөгөө ингээ бооцсон шаан чүнгөө гаргаж би энийгээ дэрэлж унтдаг гэд. Аюу хөөр. Дээ нөгөө ханыгаа дэрийг боддог байхгүй. Одоо цагт бол бүгжөөд харна шүү дээ. Манай эртний 800-аад оноос бүгж хайр дурлалд хэрэглэгдэж эхэлсэн. Грекийн одоо миф тэ өөр босод тэр үлгэр домгууд ч байдаг юм уу ангаахаас юу гэж үзэжсэн гэхээр зэрэг хүний зүүн талын ядам хурууны судас шууд явсаар зүрхтэй холбоотой байдаг гэж тухайн үед үзэж ижил дээ. Тэгэхээр би нэг үгээр л зүрхээ бүгжилж штэ тэ зүрхээ би чинийх гэд одоо би эзэнтэй болсон гэж яаж хурмын бүгж гэдэг нь бол хайрыг илэрхийлсэн амлалтын маш гоё бэлэгдэл байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр заавал үнэтэй тийм зүйл биш. Хайрын гоё бэлэгдэл болоосаа гэж бид нар бас их хүсдэг. Анхлан гэрлэх ёслолын ордон маань үүсэн байгуулахад за энд гэрлэх хосууд маань хурмын бүгжтэй байх хэрэгтэй юм байна. Энэ бусад орноос ялгаатай байх ёстой гэдгийг шийдээд одоо урчуудын дунд энэ уралдаан явуулаад за нэгэн дархан урлаач маань шалгараад энэ одоо хээ бол их утга учиртай 2 гал голомтыг нэгтгсэн 8 зөв 4 зогсоод ах トゥ нартайгаа нийлсэн энэ нэгэн гэр бүл ингээ нийлж байгаа гэсэн утгыг агуулсан хээ байна. Энэ хээг одоо хурмынхаа бэгшний бэлэгдэл болоход хаан буугч хатан цөөх бүгжийг одоо энэ хурмын бэлэгдэлд бүгж болгоё гэж шийдсэн бэл. За тэгээд хосууд маань хаан буугч хатан цөөх бүгжөөр одоо хайраа илэрхийлж бүгжөө солилцдог. Энэ нь бол тэдний хайрын илэрхийллийн бас нэг баталгаа. Энэ Монгол залуучуудын хурим найр ёслолын сүүлийн нэг 20 жил өөр хэлбэр одоо өөр ирэхгүй бий болж байгаа. Би бодохдоо хурим найрын жинхэнэ агуулга мөн чанар ёс зүй гэдэг бол энэ гэрлэх ёслолын ордонд болох ёстой гэж боддгийг. Бидний одоо хурим гэж ойлгоод байгаа орой 18 цагаас хаа нэгэн ресторанд эхэлж байгаа тэр зүйл бол энэ гэрлэх ёслолыг тэмдэглэсэн, баярлсан найр
ийм цаг хугацаа орон зай гэж бодоод байгаа. Гэтэл бол одоо орчин цагийн рестораны хурим найр одоо энэ танхимд бол цөөхөн хүн, хоёр талын ойр дотны ах дүүс 10 хүн, 20 хүн, 40 хүн ирж байгаа учраас орой 600 хүнтэй найр тэр ресторанд болж байгаа. Хүн болгон энд ирж чадаагүй учраас энд байх ёстой ёс уламжлал зүйлсүүдээс үзүүлэх хэлбэртэй болгоод орчин цагийн одоо тэр рестораны найр руу зарим хэсгийг нь авчиж гэж. За тэр одоо гал голомтой бадрааж яан шиг юм тийм ээ. Цагаан эсгийг гიშгээд одоо танхимд орж ирж яан гин. За ууц шүүсээ хөндөж яан гин. Гэх мэтчлэн одоо тэр эд эсүүдийг одоо хурмын ёслолын чухал элементүүдийг оройн хурим найр ёслолдоо зохиосоор шигтгэж байгаа. Тэгэхээр энэ бол надад бол тийм ялгамжаатай баймаар санагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр сүүлийн үеийн хурим найрыг ингээд ажиглаад харж байхад бол одоо олон зүйл мартагдаж байгаа. За магадгүй орчин үеийн дагаа шинээр одоо ёс зан үйл үүсэж байгаа. За Европын болоод одоо дэлхийн бусад орнуудын жишээ хандлагч хүртэл нэвтрээд байгаа зүйл байна. Удаг нутгийн хурим найрын дэг ёсууд бас ондоочлороо зарим хэсгүүд нь бас өөр тий. Тэгэхээр бол нийтлэг байдлаар хурмын өдрөө хийгдэх дэг ёс зан үйл гэдэг зүйлүүдийг бол Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэнгүүр 6 манай уран сайхны зөвлөхөр ажилладаг. Тэгээд бид бүхэн ярилцж байгаад бол одоо орчин цагт мэдээж бас мартагдж байгаа ч гэдэг юм уу, орхигдож байгаа хурмын олон дэг ёс зан үйлүүд байгаа. Болж өгвөл одоо утга агуулгынх нь хувьд тий гоё бэлгшээл нь хурмын дээр яаж зайлшгүй байх ёстой гэдэг зүйлүүдийг бол энэ хөтөлбөрт оруулсан. Яв 5 минут цагаар ингээд тооцсон тийм одоо хөтөлбөрөөр явдаг хурим моримч гэж байдаг л баг. Гэхдээ надад бол тийм таалагддаг. Мэдээж эерэг ихсэн цаг байхад дуусах цаг байж таар. Гэхдээ дэр нь бол яг хурим хийж байгаа хоёр хосын, хоёр залуугийн мөн одоо тэр найруулж байгаа усуудын одоо хүчмж ямар байх вэ гэдгээр яа нөхөс биш яг янтан яг иймэр ингэж хийн гэсэн тийм хурим журам бол баг хэрэггүй байхаа тийм байдагчгүй байх гэж бодож байна. Яг тийм байх ёстой гэдэг зүйл бол мэдээж байхгүй. Яг нөгөө хос болгон өөрсдийнхөө амьдралыг тохиолдох зүйл учраас яг эцсийн сонголтыг бол мэдээж хосоод өөрсдөө л хийнэ. За би өстэй шал өөр хурим юмэр. Ондоо хурим юмэр. Нөгөө тэр худ ургаа танилцуулах хамаг цаг алдаад өстэй тэрэгэл. Гэтэл эн чинь ах дүүсээ хооронд танилцуулж ер нь баг тэр гол хурим хийж байгааг утга учрыг дийлэн хэсэг нь бас тэндээ байдаг. Тэгэхээр энийг ингэж гоё зохион байгуулж ингэж найруулж болдго юм а гэхээр ер нь АБС-д Монгол уламжлал ёсон байхгүй ерөөсөө яг барууны соёлоор хийн гэдээ орж ирсэн хүмүүс сүулдэ ойлгоод нэрээ тийм байна. За тэгвэл бид нар орчин үеийнхаа чимийг шингээе, өв уламжлалаа шингээе, аав ээж ах дүүстэй ч хүндэтгэл үзүүлье, өөрсдөө сайхан дурсамжаа үлдээе гэдэг ингэж хэлдэг. Би ингээл 3 яарн дандаа хурим дээр жишээ авч ярьдаг байхгүй. Эмээ өнөрөө та нарын хурим найр яаж болдог байсныг та мэдж байгаа биз дээ. Тал дээр 2 хөрхөн гэр бариад, илүү гэртэй хоол ундаа хийгээд том гэртэй налаад суугаад хөрмийн тал бэрийн талынхан хоорондоо дуулж дэмбэдэж наргаал 3 өдөр 3 шөнө бараг хийдэг байсан баха. Бараг гэрийн үүдээр гарахад л бүдрээд унжээвэл одоо энэ бол сайн найр юм аа тэр гэл ийм байдлаар илэрхийлдэг байсан. Амнаа аав ээжийн үед бол юм яг төв рүү орж ирээд огсомрол байшин хэлбэртээ сууж агаад өглөөнөөс орой болтолтой маргааш шартаад ингээ 2 өдөр хийдэг болсон. Одоо л бид нар энэ ресторанда нэг 5-6 цаг хийдэг болсон шүү тэр гэл тий. Энэ бол ингээ харьцуултаар ярихаар их хүмүүс бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Эхний хэсэг бол мэдээж махамд буурлуудаа хүндлээд бол хувцастай орж ясалдаг ч арч шинэ. Дараагийн хэсэг нь бол юм залуучууд руугаа чиглэсэн. Даавда хөтлүүлж орж ирдэг нэг одоо Кристийн шашинтны одоо тэр хэсэгч эффектч байж ах шиг бүх төрлийн одоо юм ингээл шингээ зөгцсөн болохоор одоо энийг өөрчлөх гэхээр айгүй хэцүү болчих. Нэг тал руугаа одоо ингээ хивээж болохгүй. Энэ болоод бүр ингээд хамгийн л одоо эцсийн вариант Монголд болвол тий. Энээс өөр болгох гэхэлэр нэг л болж өгдөг. Бид нар бол янз янзаар бас өөр болгох гэж үзчихсэн юм аа. Нэг юм далийн ороод ирчих тэр эвдэгдээд байгаа юм шиг надад санагддаг учраас энэ бол мүд өөрчлөгдөхгүй байх л гэж би боддог. Өөрчлөхийн тулд бол нэлээд нарийн одоо найруулга зохион байгуулалт тэр багийн ажиллагаа за тэгэл тэр entertainment одоо ивент багийн л одоо маш том найруулгыг орох байх гэж бодож байна. Шууд харьцуулах юм бол одооных нь бүр 1000 дахин илүү гоё болсон. Би ямар ч байсан Монгол хурим найран дээр Горька гэж бити ашхараасаа гэж хувьдаа боддог. Үнсэлцээрэй. Тэр чинь одоо Монгол эмэгтэй хүн чинь одоо ахмадын дэргэд үнсэлцэх нь бүхэл хүзүүгээ хөрлөлөг гаргаж өмсөж болдоггүй тийм нарийн нандин
ёс журамтай, хүндэтгэлийн их, зан үйлтэй, агс их сайн боддог ийм ард юм шүү дээ. Тэгэхээр зүгээр хийж болохын болгоод болохгүй юмыг бол хорж болмоор л байгаа байхгүй юу? Христийн шашны хэв маяг нэлээ нөлөөлсөн, уусцсан ийм хэлбэрээр хуримлах нь бидний хүссэн хүсээгүй арай их байгаад байна. А тэгвэл тэр хурмын ёслол тэнцээ байгаа жижиг символ одоо бэлэг тэмдгүүдийг цаад утга учирыг нэлээд сайн бодооч. А тэгээд эрийгээ Монголд нутагшуулах тэр арга хэлбэрээч байдаг юм уу? Тэрийг нь энэ чигээр нь үлдээмээр байгаа бол тэрийг нь бүр чанарын сайн төвшөнд авч үлдээч гэж хэлмээр байгаа байхгүй. Ер нь бол монголчууд найрлах, баяр тэмдэглэх гэдгийг арх уух гэж ойлгоод. Бидний хийж байгаа entertainment гэдэг зүйл бол чи арх уухгүйгээр гоё байх боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулдаг, хүмүүс тэрийг хийж өгдөг ажил واخгүй юу? Өнөөдөр арх уугаад 3 татаад дөргиод бүжгэлдэг болвол нэг гоё дуучин гарч ирээд сэтгэлд нь ойрсон дууган дуулаад хамтдаа дуулж бүжгэлүүлж болдгиймаа гэдгийг л энэ entertainment өөрөө хийдэг. Монгол ёс заншил, Европ ёс заншлуудын одоо голоор яг тийм тэрнтэй уялдсан тийм уран бүтээлчдийн уран бүтээлүүд л одоо нэг ёсны одоо тэр хөтөлбөрийг гоё баяжуулж өгöd байна л да. Тэгснээрээ л сайхан болж байна л доо. Одоо би өөрөө тоглогч дуулагчийн хувьд бол ярьж байгаа юм биш. Ер нь 500 хүнээс гарын бэлэг гээд одоо 200 сая төгрөг авцсан тэр хосууд тэр 500 хүнээ аштайхан артистуудаар сайхан дуулаж бүжиглөөж сэтгэлийн цэнгүүлэхгүй юм бол энэ чи хүнээс юм авчиж зүгээр гарах уу? Тэр чинь болохгүй шүү дээ. А хүмүүс надтай тэгж ярьдгийг. За аха таяг бэлэг өгсөний дараа би таныг гаргана гэж. Яаж байгаа юм гэхээр бэлэг өгсөний дараа хүмүүс одоо артистууд нь таалагдахгүй болвол нэг бол архиуд гинэ. Эсвэл шууд бэлэг өгсөн гараа битг. Тоглогч нар тэр дуучин аштайхан бол тэгээ сайхан юм хийцэн, хоолоо идсэн, жоохон алдсан, бэлгээ өгсөн одоо яг бүжиглэн. Ингээд босоод ирдэг гэж байгаа байхгүй. А тэгэхээр хүмүүсийг бүгдэрийг нь гаргахгүй тулд эсвэл бүгдэрийг нь уулахгүй тулд бүжиглүүлэхээс өөр арга байхгүй. Сайхан бүжиглүүлэхийн тулд нэлээ хэдэн сайхан дуучин урахаас өөр арга байхгүй. Ерөөсөө л энэ. Тэрнээс л одоо тэгээд байнга дуучин байхгүй, байнга л одоо ерөөл хилээл, байнга л одоо нэг хүмүүс ингээ бүх тэр оролцсон 500 ус бүгдээрээ үг хэлнэ гэж боддоо. Өтхрийн далай. Ер нь бол Монгол хуримчин ирсэн зочид нь өөрснөө дуулаад, өөрснөө бүжиглээд тийм ээ. Одоо зүү ханаахан тушаая, баруун ханаахан тушаая гэж өгөж аваад биелдэг л байсан байгаа шүү дээ. Тэгэл одоо сайхан уртын дуугаа хоёр талаараа дуулаад нэр ингэтгэл байсан билээ. Төр хормын дуу гэж байдаг тэр үеэс. Тэгэн 3 дуу байдаг юм да ураг хоромж зориулсан. Аав ээжийнхэн ач хавяаг магтсан, амар хайрынхан хайр сэтгэлийг илэрхийлсэн нэг хэдхэн дуу дуулдаг. Зүгээр одоо яг өнөөдөр концерт үжиг шиг чигээд 20 30 дуу дуулаа явшил тэр одоо ураг хормын ёс ч юм уу одоо орчин үеийн урлагийн тоглолт үжиж гэнэ гэж хэлэх үү. Тийм учраас бүх хэмээлийг хэмжээнд нэг дэг зайг тогтоож болно санал зөвлөг босоод за чи нэг ураг хормонд зориулсан нэг 2 3 дууч гэдэг юм уу тийм ээ. За бас нэг 2 өрөөлч юм уу. Тэгээд нэг хэдэн хүн үг хэлдэг ч юм уу. Орчин үеичд 500 600 хүн цуглуулж чад бүгднгээр нь ерөөл хэлүүлнэ гэвэл хэцүү. Эхнийх нь үгээ хэлж явахад дараагийнх нь согтчих шүү дээ. Согтцсон улсуудын үгийг сонсоо сууж явах чинь тэр хором биш. Утгагүй зүйл болно шүү дээ. Тэгэхээр мэдээж бүлгэлүүдийг төлөөлөөд үгээ хэлж ерөөл хайрладаг сургаал юмаа хэлдэг зарчим бол байна. Энэ буруу зүйл биш. Өөрийнхөө л орчин нөхцөлдөө тохируулаад хөгжиж байгаа зүйл. Ер нь эртний үедээ бол бас хормын ерөөлч гэж байсан. Хамгийн гол нь тэр ерөөлчдийн үгний урныхын шалтгаан тэр үгнийхэн шид тэр одоо хоримлагч асуудад одоо орших ийм одоо ихтгэл үншил бол монголчуудад байсан байна. Үг гэдэг чинь үнийг аварчулдаг, алжуулдаг тэрнтэй адилхан. Энэ үгний цаана дамаа энэ эртний үеэс уламжлаад ирсэн энэ бэлэгтэй сайхан үгнүүд гэж яриад байна. Хүн зүгээр ингээ хальт сонсоход толгой холбоол яриад байгаа юм шиг. Гэтэл цаана хүн зүг утгаах болох явчихдаг. Одоо нэг ойрхон жишээ байдаг шүү дээ хүмүүс ярьдаг. Нэг гоё үг сонгож хэлэх гээд хойморт нь нар сар гэрэлтэж хотонд нь навч цэцэг дэлгэрч өгөөгээд хэлчихэр хүмүүс их гоё сонсоод зарим хүн бол утга нь ойлгохгүйгээр алгадчихдаг. Тэгтэл энэ маань ямар утгатай үг юм бэ гэхээр энэ маань орхоо цорхоо муу гэр орны шинж. Тэг чи хотонд нь хотлох мал байхгүй газар навч цэцэг ургаж байдаг. Ингээр энэ агуулга их аимшигтай агуулга болчихсон. А энэний оронд
монголчуудын хэлдэг үг гэдэг те. Уурган хугархаа яваарай, аяган хахархаа яваарай гэдэг. Ингээ хүн өнгөц сонсохоор хагархаа хугархаа гэсэн бэлэггүйг орчиж байгаа юм шиг мэт боловч цаад утга нь болохоор аяган нэмтэрхий хагархаа явдаг айлч олон сайхан хүүхдүүдтэй аз жаргалтай гэр бүл. Уурган хугархаа айл гэдэг чинь олон юмнууд өсгөн унах даахтай тэрнтэйгээ сайхан ноцолтоод ингээд уургаа хугачаа явж идэг. Нүрээ танихгүй өнөр үрээ танихгүй баян явах гэсэн бэлэгдэл утга нь энд ингээ явж байгаа. Тэгээ энэ мэтлэнгээр одоо энэ ерөөлт хэлж байгаа тэр бэлэг тэмбэрэлтэй үг гэдэг бол цаана асар хүнзгийн утга агуулга бүхэл бүтэн гүн ухааны дагуулаа явж идэг ийм учиртай. Бас хитрхи одоо ингээх хошин шог байдал руу оруулсан тийм нэг одоо хэлбэрлөө оруулаад хүн бол их гоё одоо энийгээд баясаал ингээл байж байна. Бас хитрхи ингэж бол энэ нэг ардын уламжлалт зан үйлийг ерөөл автаал гэдэг чинь бас өөр байдал руу шилжих вэ гэдэг ийм бас хандлага бол бас харагдаж л байгаа. Сүүлийн үед л нэлээд энэ мэдээллүүдээс харж ийн л дээ. Тэгээ монголчууд зарим залуучууд энэ төр бол энэ бүр одоо энэ далайн мулаа гатлаад л халуун дулаан оронд хурим хийгээд ирлээ. Тийм хурим сайхан боллоо. Энэ тэнд жинхэнэ монгол хурим боллоо энэ төр гэдэг юмнууд яваад идэг. Энийг бол монгол хурим биш хэлэхгүй. Миний хувьд бол би нэг Вьетнам хорим хөтлсөн чи тэнд байхад нөгөө эндээс чи урлагийнхныг аваад очиход бас энэ зардал мөнгөний хэмнэлттэй яваад донготой дандаа тэндээс Вьетнамын одоо урлагийн одууд Вьетнамын voice ялагч гинөө тийм хүмүүсийг одоо ингээд авчираа дуулуулж яхад бол надад бол нэг арай өөр мэдрэмж өгөөдсөн. Тэгэхээр бол хос хоёрын л шийдэх асуудал баха. Гэхдээ би бол нэг амар гадагшаа хурим хийхийг бол бал сараа тэмдэглээ явж болох бах. Харин хурмыг бол би нэг гадагшаа гэдэг дээр их дэмждэггүй. Сүүлийн 3 жил ингээд зүүн өмнөд Аз руу хормын зургууд их авсан, хормонд очсон, хормын мөх зараагүй авалтууд явсан. Ээж аваа тэнгис далаа үзүүлэх нь буруу биш. Тэнд хосуудыг хормын ихэнд буруу биш. Гэхдээ яг ингээд тэнд хормилж байгаа хосуудыг харахад яг нэг Монгол ёс дутаад одоо Монгол ах уу, Монгол өв соёл тэнд жоохон дутагдaltaй харагддаг. Одоо зарим хормон дээр ч үл ингээд нэг одоо англи хэлтэй хөтлөгч хөтлөнгөө тэрийг ингээд монголоор орчуулдаг ч тийм үү. Тэнгууд ингээд нэг хормын ингээд утга агуулгах жоохон хаалдагтай. Тэгээ тэр болгоны би хосууд энэ ч болохгүй энэ ч болохгүй ингээд хэлж бас мэдээж болохгүй ч баяр өдрөн. Тэгэл за дотроо зүг хадгалаад дараа нь зүг хэлдэг л тээ. Тэгээ сүүлийн жилүүдэд хүмүүс одоо нэг гадаадад их хурмаа их одоо мод гэх юм уу манхан чинь нэг их даган дуурайдаг. Тийм зүйл их одоо газар авч ийн. Бид нар зэн давлгаанд одоо өртөж бас энэ зүүн Азийн орнуудад Таиланд, Вьетнам, Хонконг, Сингапур гэдэг газруудад бас энэ чиглэлээр ажилласан. Тэгээ энэ хугацаанд бол юуг хамгийн сайн ойлгосон бэ гэхээр за тэнд бол энэ хормын зураг авалт, видео бичлэгийг бол одоо маш их гоё хийж, бид нар бол маш их гоё болох юм байна. Бидний яг одоо үндсэн энэ хормын ёслол бол яг энэ нөгөө дорны соёлоороо, өв уламжлалаараа хийх нь одоо маш зөв юм байна. Энэ бол бидний өөрчилж болохгүй тэр ариун нандин одоо өв уламжлал тий бэлэгдлийн чанартай зан үйлүүд эднэрийг бид нар заавал гүйцэтгэж ээж одоо тухайн хосуудын амьдралд эргээд тэр нь сайн сайхнаар нөлөөлөх юм байна гэдгийг л сүүлийн үед их ойлгож байна.